Зарвалж дээр хүсгүй байгаа зовлонч дээр яг шалтгаан нөхцөлөө ирэхээр л үүсдэг. Тэгэхээр одоо энэ нийгэмд болж чадахгүй байгаа энэ асуудал бэрхшээл болгон юунаас үүдэлтэй байна вэ гэхээр одоо бид хүн бие биенээ инэрч хайрлсан сайхан сэтгэл харин бусдад хорлогоо байх ёс суртахуунд ороодсноос л үүсэлтэй байгаа. Яагаад ёс суртахуунд ороод байгаа юм бэ гэхээр одоо биел болж байвал бусд нь хамаагүй гэсэн. Яг энэ бодит байдалтай зохицоогүй намж үзлийн гэмээр л энэ асуудал бэрхшээл бол одоо үүсэж байгаа юм. Тэгэхээр одоо энэ намж үзэл одоо ямар гэмтэй байна вэ гэдгийг бас олон талаас нь бодож үзэх хэрэгтэй. Буруу сэтгэл ямар гэмтэй байна вэ гэдгийг бас олон талаас нь бодож үзэх хэрэгтэй. Ингээ бодоод үзэхэд бол энэ намж үзлийн гэмээр одоо сэтгэл уур, шунал, дархал энэ буруу сэтгэл давтагдж байна. Энэ тавгүй сэтгэлээр одоо ямиг хүлээж авах, дүгнэлт хийх, шийдвэр гаргах. Тэгснээр одоо өөр удам одоо бусдад хоролтой үйл хийж байна. Түүний үр дүнд л одоо өсөхгүй байгаа асуудал бэрхшээл зовлон үүсээд байна гэж үзэж байна. Тэгэхээр одоо энэ аминч үзлийн гэм нь одоо хувь хүнд ирэхэд сэтгэл тавгүй байдал, стресс, ганцаардал бий болж байна. Одоо гэр бүл дээр ирэхэд одоо гэр бүл дэв түнжингүй байдал, хэрүүл тэнцэл бий болж байна. Түүнээс үүдэлтэй одоо гэр бүл санал төртөл одоо бий болж байна. Одоо нийгэм ч гэсэн одоо гэмт хэрэг, булгай, дээрэм одоо бусдын эрх ашгийг орхитуулснаас болоод одоо нийгмийн хүндэл ядуурл байдаг юм. Энэ асуудал бэрхшээл бол одоо энэ биел болж байвал бусд нь хамаагүй гэсэн энэ аминч үзлийн гэмээр үүсч бий болоод байгаа юм. Тэгэхээр одоо энэ Бурхны шний сургаал маань бол